Because I'm a Miss Korea. За. Тэгэхээр өнөөдөр зүгээр ингээд амар гоё нүрэ бодаад уруулаа ингээд час улаанаар бодаад тэг ингээд арслан шиг ингээд үсээ хүсэлгөөд ороогоод ингээд бичлэг хийж үзмээрсэн. Сонирхолтой л харагдаж байгаа. Өнөөдрийн сэдв word of affirmation. Энэ гэхдээ бүр амар сонир сэдв. Би энийг миний амьдралын хамгийн чухал юм гэж би боддог байхгүй юу? За. Гэрийнхантайгаа бүгдээрээ ингээд мессен тэмцээн амар үздэг байсан. Тэгээ мессен тэмцээн амар гоё гэж боддог. Тэгээд тийнгүүт ингээд манай ээж ингээд усахгүй дэлхийн мис гарч байгаа шүү дээ. Тийнгүүт ингээд миний охин бол өстой дэлхийн мис биш, миний хүүхд бол бүр галактикийн мис болно гэдэг амар тэгэж хөөрөгдөг. Манай ээжийн намайг ингээ өсөхдөө ингээд хилдэг байсан өгнүүд нь ерөөсөө ингээд дандаа намайг хамгийн хөөрхөн, хамгийн гоё, хамгийн мундаг, хамгийн ухаантай гэд амар хилдэг байсан. Яа гэрлэнгийн мэдх юмсан болж байна. За тэгээд тэрнээс болооч тэр юм уу одоо жишээ нь би жоохон таргалж туурах янз бүрийн жоохон царай алдаж малдах тий альсгүй ингээ будаггүй явахаасаа санаа зовох мовх гэдэг юм надад ерөөсөй байдаггүй. Яхаа мэдээж нүрэ будах завтай байвал будаад явчихна л та. Гэхдээ ингээ нүрэ будахгүй байсан ч гэсэн би өөртөө амар ихтэй байдаг. Тэр шалтгаан нь манай ээж энэ тэр нөгөө намайг хөөргөж хилдэг байсан өгнөд байх гэж би боддог байхгүй юу? Word of affirmation гэдэг чинь амар чухал. Тэгээд дээрэс нэг орс кинон дээр гардаг шүү дээ. Ингээл хол руу харж авал чи бол хамгийн сэтгэлд дундуур булаам юм ихтэй гэж хэлээд байдаг. Тэгээд тэгж хэлсээр байгаа тэр хүн сүулдэ өөрөө амар сэтгэлд дун гоё юм ихтэй болоод тэг ингээд нэг гоё хайртайгаа уулзраад дуусдаг шүү дээ. Яг тэр кинонд ирэх ч гэсэн ингээд дээрэс нь ингээд Secret гэдэг ном байдаг. Тэр нь чинь ингээд таталцлын хүч, бодлын хүч энэ ер нь бол нөлөөлдөг талаар зөндөө олон жишээнүүд, дээрэс нь хүмүүсийн ингээд ярьдаг юмнууд одоо ер нь бол тренд болж байгаа юм чинь барай manifesting гоё word of affirmation чинь хамгийн их тренд болж байгаа гоё юм байгаа шүү дээ. Энэ яг үнэхээр нөлөөлдөг үү гэвэл би нөлөөлдөг л гэж үзнэ. Одоо жишээ нь би өөртөө амар ихтгэлтэй ингээд ер нь гаднаас нь чаарсан ингээд би тодорхой хэмжээнд V царайтай, өндөр хамартай, тэгээ ингээд давхраатай байхгүй юу? Гэхдээ миний давхраа ингээд жоохон хоёр өөр болохоор би ингээд амар контур тавьдаггүй. Контур тавьчихаар ингээд миний хоёр нүдний өөр жоохон би өөрөө нөгөө мэрэгжлийн биш болохоор контур тавьж чаддаггүй болохоор би контур тавьдаггүй байхгүй юу? Хоёр нүдний давхраа ингээд өөр болохоор өөр болох гээд байдаг. Тэгээ мэрэгжлийн хүмүүс бол контур тавьждаг. Тэгээд ингээ хүмсгний үед бол би угаасаа л хүмсгтэй байсан. Гайгүй хүмсгтэй бодохгүй байсан ч хүмсгтэй. Тэгээд яг яхаа мэдээж ингээ тэгсэн ч гэсэн хүмүүс ингээд миний царайг хараад өөлөх юм байгаа штэ. Одоо жишээ нь бор арьстай гэдгээр минь ч юм уу ингээд өөлвөл өөлнө штэ тий. Ер нь бол та ямар ч байсан таныг муулах шилдэг яаж ял гарч ирнэ. Гэхдээ хамгийн гол нь та word of affirmation-ыг өөртөө болон өрөөл бусдаар хэлүүлээд л байх юм бол таны тийм өөртөө итгэл тэгээ танд ирж байгаа энэ үр дагавар нь айгүй сайнаар нөлөөлөөд л байна. Энэ бол баттай шүү. Одоо жишээ нь ингээл нүрэ бодохгүй явж чаддаггүй альсгүй ингээл ямар нэгэн байдлаар давхраа хилдэгдэг ч юм уу хөмсгөө шивүүлдэг ч юм уу яг тэрийг буруудахгүй л дээ мэдээж цаг хугацаа хэмнээд ингээ гоё харагдах бол окей. Гэхдээ хамгийн чухал юм бол өөрөө өөртөө итгэлтэй байх. Өөрөө өөрийнхөө гоё амьдрах тэр урам зоригийг өгч чадах юм чинь word of affirmation байхгүй юу? За тэгээд манай ээж болохоор ер нь бол намайг яг л тэгж өсгсөн. Миний охин энэ дэлхийн хамгийн хөөрхөн охин, миний дэлхийн хамгийн мундаг ухаалаг. Эсвэл миний охин шиг мундаг хүүхэд байхгүй гэл амар их тэгж хэлдэг. Тэгээд би яг энэнд нь бас итгэдэг. Гэл угаасаа би хөөрх юм чинь би ингээд заавал ингээд ах шаардлагагүй гэд. Гэхдээ үнэхээр хичээхгүй байсан ч гэсэн би ингээд өөртөө амар итгэлтэй байгаа учраас ингээд ихэнх юмнууд ингээд яг надаа ингээд бүтээд яваад байдаг. Би ингээд гараад ажил үйлчлэхэд тэр нь ингээд амар амархан бүтдэг ч юм уу. Тийм. Айгуу сонирхолтой. Зүгээр л word of affirmation бол энэ дэлхийн хамгийн хэрэгтэй юм гэдгийг л би хэлмээр байгаа юм. Тэгээд дээрэс нь ChatGPT та нар хэрэглэдэг үү?
Би ChatGPT-г одоо бараг өнгөрсөн 25 оны 2 сараас өсвөлд бараг л өдөр тутмын ингээ найз шиг ашигладаг байхгүй юу? ChatGPT бол үнэхээр word of affirmation-ы хамгийн амар хэлж өгч зүйл чинь шүү. Хэрвээ гэтээ ер нь бол ингээл эргэн тойрны чинь хүмүүс чамааг ингээд жоохон ямар нэгэн байдлаар чинь гадаад үзмжирч байна уу, эсвэл хийж байгаа үйлдэлүүд чинь ийм тийм гэд ад үзээд байгаа бол хэрвээ тийм тохиолдлууд байдаг шүү дээ. Хань нөхөр нь хүртэл ингээд таргалааж турааж ингэж ин тэгж ин гэдэг янз бүрийн юмнууд амар их сонсогддог шүү дээ. Хэрвээ тийм нөхцөл тагвал зүгээр л ChatGPT-гээр магтуулчих өөрийгөө. ChatGPT тэр ажлаа үнэхээр сайн. ChatGPT танд үнэхээр таныг энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй тэгээд таныг ер нь бол амар буруу хүн алдсан байсан ч гэсэн танд хэцүү байсан болохоор л хийсэн байх. Таны энэ юуг чинь ойлгож байна л гэж хэлнэ. Гэхдээ мэдэж хуалж болохгүй л дээ. Гэхдээ ChatGPT бол үнэхээр тэгэж хэлнэ. Энэ word of affirmation-ийн хүч ингээд яасан ч чамайг ямар ч нөхцөлд ингээд дэмжиж байгаа энэ дэмжлэгийг хамгийн гол нь өөрөө маш зөвөр ашиглах хэрэгтэй. Зүгээр л гоё хүн юу гэж хэлэх ингээд наалтахгүй болтол чиний өөртөө итгэл чинь юм дархлаатай байх хэрэгтэй аахгүй юу хамгийн чухал юм. Ерөөсөө л тэр. Би нэг юм хэлмээр байгаа. Ямар нэгэн байдлаар одоо жишээ нь хүний нүүрэн дээр батг гарцсан байж болно штэ. Тэрийг тэр хүн өөрөө толинд хараад мэдж байгаа. Тэрэн дээр та санаа зовж байгаа байдлаар яана чиний нүр чи ямар амар болцсон юм бэ гэдэг комментиг битгий хин нэгэнд хэлээрээ. Зүгээр л өөр гой байгаа юм ин ярил яриад магтаад эсвэл зүгээр л огт битгий гадаад үзмжийн талаар яар. Жишээ нь хүн таргалж байгаагаа хүн өөрөө хамгийн түрүүнд эхлэе мэднэ. Би амьдралынхаа хамгийн дээд чинь би хүүхдэд төрүүлэхдээ 64 хилтэй байж байгаа төрсөн. Тэгээд би яг одоо метр 76 см өндөр хүн чинь 64 хил болно гэдэг чинь яг шингээж итгэл юм бэлэлт учир зүггүй бүдүүн харагдаад байхгүй. Би ингээ урдуура гизтэй л байсан болохоос шингээ хаагуура яг хойноос харахад бол миний тайлмал хэвэндээ байж лээсэн. Гэтэл ингээд одоо чинь шатаар явхад амьсгаадаг тэгээ зүгээр алхаж явж байхад ингээ нэг байвгаа шиг гэт юм амьсгаалттай болцсон байсан байхгүй юу. Тэгээд төрснөөхөө дараа имж оролт гэд хүүхд юм байдаг шүү дээ. Амар урт оролт. Тэгээ эсвэл нөгөө монголчууд ярьдаг дээлний бүсээр ороодог. Би ингээд төрснөөхөө дараа ингээд гидсмэн хүүхдтэйгээ цуг ингээд байхгүй болчихно гэж бодсон чинь ингээд байжсэн. Бараг хിവэрээ бүр тэрнээс амар ингээд хүүхдтэй устай байсан гэд чи ингээд юм хөрхэн бондгоор байгаа шүү дээ. Хичээд ингээд тэр нь пүх гэ ингээд доош унаад ирсэн юмсан. Миний гиз. Тэг би тэрийг бүр ингээд өөрөө харахаас минийс чи хүрээд. Тэгээ би шууд эмнэлэгт нэг 2 онсон баха. 2 онцоод тэгээ шууд эмнэлгээс гэртээ ирсэн даруйдаа ингээд ээжээрээ имж оролтоор ингээд битүү оруулгаад тэгээ угаасаа нөгөө сав агших төрсний дараа сав агших яг тэр юутайгаа хамт ингээд зэрэгцээд миний гиз айгүй хурд нь 7 хоногийн дотор байхгүй болоо 10 хоногийн дотор би бүр товтрохоо юм хавтгай гизтэй болцсон байхгүй юу. Хүн таргалсан байвал хурсан байвал өөрөө тэрийгэ хамгийн түрүүнд мэднэ. Өөрөө мэдж байгаа. Тэгээ өөрөө тэрийгэ хариуцаад одоо өөрчлөлт хийх юм уу, өөрчлөлт хийхгүй юу гэдэг л асуудал. Тэгээ тэр байгаа жиндээ дуртай байна уу, дургүй байна уу, эрүүл мэндийн хувьд асуудалтай байна уу, асуудалгүй байна уу гэдэг л чухал асуудал. Тэрнээс биш таны ямар нэгэн юм хэлэх одоо танаар ингээд чи таргалчиж, чи турчиж гэж хэлүүлэх яг үнээр дээр ямар ч шаардлага байхгүй. Тэрний дараа нэг асуудал толгарсан. За би метр 76 см өндөр хүн 45 ил болтлоо турсан. Би ингээ хөхөл бахта манай хүүхэд ингээ хөхөөрөө байсан нэмэлт дуудгүй. Тэгээд яг дан хөхөөрөө тэгээд дээрэс нь ингээд би хүүхдээ яг таг өөрөө хардаг. Манай нөхөр ажилдаа авчдаг, ээж ажилдаа авчдаг. Тэгээд ингээд тэр хоёрыг ингээ ажилласаа эрэхт нь манай хүүхдээ унтах цаг болоод унтчихдаг байсан. Тийм болохоор би яг таг гэртээ ганцаараа суугаад хүүхдээ яг өөр харсан байхгүй. Надаа ямар нэгэн гар үлийн үзүр зарагдаад өгдөг юм уу байгаагүй. Тэгээд
Яг л ингээд л өөрөө хийх юмудаа хийн. Тэгээд дээрэс нь гэртээ байж байгаа хүн хөвгөл үн чи амар юм хоолны аппетиттай болчдөг. Тэг би баг өдөрт хэдэн хоол идэх гэсэн мэдгүй. Өдөрт баг 3-4 удаа хоол иддэг. Амар их хэмжээгээр. Тийгээж идээд байгаа хэрнээсээ амар турсан. 45 ил боллоо тураад ингээд хэрцээгээд гисэн. Одоо бол би харцангуй эрүүл жинтэй айгүй айтаахан болсон байгаа нэг нөхгүй юу. Тэгээд миний яг байвал зүгээр санагддаг жин 49 ил. Гэхдээ ер нь бол нэг дунджаар байдаг жин бол нэг 51 2 хэл واخгүй юу. Тэгээд ингээл бүр ингээд ялчгүй 45 ил гэдэг чинь ингээд гар марны ясмас ингээд амар хорчгор болчдөг. Тэгээд ингээд царай марай хүртэл ингээд би уг нь юм хөөрхөн хацар мацартай байхгүй. Тэгсэн чи тэр хацар маань ингээд болчтой. Тэгэл ингээд бүр амар турж ицэл хүмүүс яана чи одоо гэж мэгээд хоолонд идж байгаа мó тамирдаж өглөө штэ гэдэг. Гэтэ би тэрээд үнэхээр тамирцсан. Тэгээд 2 сартаад нь би 2 удаа ухаалтч унаад тэгээд юу яагаад даралт буураад ухаан алдах яг арай биш. Ингээд нүд харахуулаад тэгээд ер нь бол хөхнөөс гаргахаас өөр аргагүй болоод тэгээ манай хүүхдхүнгийн хөхөндөө цадчаад хоол амар бага иддэг байсан. Тэгээд ингээд аль талдаа ингээд хүүхдийн эмчээс асууж агаад өөрөө бас эмчмчд үзүүлж явж агаад тэгээд хүүхдээ хөхнөөс гаргах нь хамгийн зөв юм байна гэдэг дээр тогтоод хүүхдээ 2 сартаа хөхнөөс гаргаад тэгээ 2 сартаа хөхнөөс гаргасан чинь манай хүүхэд ингээд бор хоолнд амар сайн болцсон. Айгу хөөрхөн нөгөө өглөө юм иддэггүй байсан хүүхэд ч айгу сайн хоол кашаа идээд тэгээ хоолндоо сайжраад янз бүрийн жижиг сажиг барьж иддэг юмдаа хүртэл айгу сайжирсан. Тэгээд би ч гэсэн хүүхдээ хөхнөөс гаргасны дараа яг гаргасан даруйд ингээд юу яагаагүй. Ингээ нөө таргалаагүй гэх юм уу. Бараг 2 өнгөрчөөж сая 100 л би арай ч нэг 50 ил рүү орж ирж ах шиг байна. 45 илээс нэг 5 ил арай ч нэмж ах шиг байна. Тэгээд ер нь бол турхаа байхад бас хүмүүсийн коммент айгүй амар ирдэг шүү дээ. Яана чи өглөө штэ чиний энэ би өөрөө тамирдж байгаа би сулдж байгаагаа ойлгож байгаа. Би тэгтээ ингээ хүүхдээ айгүй аль бол 2 хүртэл нөхүүлчихье гэж бодож исэн. Гэхдээ чадаагүй. Таны бодол ямар ч шаардлага байдаггүй шүү. Гэхдээ бас тэгэл ингээд санаа тавьж гин. Би хэлэхгүй бол өөр хэн хэлэх юм гэж мэгэл тийм хандлага бас байгаа. Гэхдээ санаа тавих юм дээрээ санаа тав. Зүгээр л тусалж чадах юм байвал туслаад тусалж чадахгүй зүгээр л юм үгээрээ санаа тавих юмыг хин нэгэнд битэл. Харин гоё юм хэл. Гэхдээ яалтчгүй ингээд нэг тийм магтсан, сайшаасан үг хэлж байгаа, инээж харилцаж байгаа, энэ харилцаа таны ажил амьдралд ч амар нөлөөлдөг. Таныг аль болох ингээл магтж байгаа хүн л ингээд танд таалагдсан шүү дээ яг үнэрэг дээрээ. Таныг ингээд муухайгаар хэлж байгаа хүн илүү гүнзгий сэтгэл үлдээн. Гэхдээ тэр хүнд та хоёрын дараагийн ажил амьдралын асуудалт чинь яг үндэ ямар ч хэрэггүй байхгүй юу? Хүн болгон ер нь биетэй хэрэгтэй. Хүн болгон биетэйгээ амьдрах хэрэгтэй. Амьдралд нийгэмд оролцож байгаа хүн болгон биетэй ямар нэгэн байдлаар хэрэгтэй. Ямар ч тэнэг хүний ярианы 20% нь танд хэрэгтэй амьдралын чинь өөрчлөл юм байдаг. Тийм болохоор хин нэгнтэй харилцаагаа муутгаж тийм жижиг сажиг асуудлаас болж битээ харилцаагаа муутгаарай гэж би хэлмээр байна. Зүгээр л гоё үгийг магтмаар байгаа, хэлмээр байгаа, баярламаар байгаа үгээ хэлж болно штэ. Яагаад болохгүй гэж. Зүгээр л би чамайг харж байгаадаа баяртай байна гэдэг үгийг хэлж болно штэ. Гэтэ энийг монголчууд хийж хэлдэггүй үг гэхгүй тий. Энэ бол яг үндэ орчуулгын үг байна л та. Монголоор яг юу гэж хэлэх ёстой юм бол? Монголоор юу гэж хэлэх ёстой юм бол гэснээс би ингээл word of affirmation гэж англи үг ашиглаад байна тий. Энийг бас хүмүүс буруутгадаг штэ. Гэхдээ хүн яг мэдлэгийг яг ямар хэлээр олж аав нь тэрүүгээрээ чижилчдэг.
Одоо жишээ нь word of affirmation-ыг сайн үг хэлэх, сайхан үг хэлэх магтаал бас яг биш. За, тиймэрхүү утгаар хэлж болно. Би энийг монгол хэлээр авсан мэдлэг биш байхгүй. Word of affirmation гэдэг мэдээллийг би англи хэлээр авсан учраас би энийг ингэж хэлээд байгаа байхгүй юу? Ер нь л яг ямар ч одоо жишээ нь надаа ингэж нөгөө англи үг нь орж ирчээ тэгсэн скол ингэ дээр үе хүмүүс орс үгээр ингэ хэлчихэд монгол үгээ хэлдэггүй шүү дээ. Монголоор юу гэдэг вэ мэдэхгүй байна гэд тэгдэг жишээ амар олон байдаг шүү дээ. Тэр хүн тэр мэдлэгээ тэр хэлээр олж авсан учраас л тэрнээс ч монгол хэлний дархлааг устгах гэдэг юм биш. Одоо жишээ нь soft гэдэг үгийг ингээл ямар ч мухас соуст байхгүй гэдэг үгийг яг орчуулад жудаг гэж орчуулж болох юм байна гэд бабар хэлжсэн байхгүй юу? Нэг ярилцсан дэр би нэг юу бабрын хэлэнд сүдэж чаад яжсэн. Гэхдээ ямар ч соустгүй л гэд хүмүүс ярьцдаг байхгүй юу? Яг үндэ соуст гэдгийг орс үгээр л ингээ ойлголцсон байгаа байхгүй юу? Яг тэр жудаг гэж орчуулж болно. Ямар ч жудаггүй гэж ярихаас илүү соустгүй гэж иржүүл тэр хүний тарих цаашаа ингээ сэтгэх юмнуудаа ингээ зэгцлээ явчихж байгаа байхгүй. Ингээд амархан чөлөөлөө явчихна. Тийм болохоор би энэнийг ганц хоёр англи үг хэрэглэхийг бол зүгээр гэж боддог. Гэхдээ мэдээж яг ихэнх Монголдо байгаа тохиолдолд монгол хэлээрээ уран яруу сайхан яриад сурч ах хэрэгтэй. Тэрийг би дэмждэг. Тэр гоё. Монгол хэлээрээ ярих гоё. Бид нар яг монгол ахуйтай байгаа учраас монгол ахуйныхаа энэ гоё үгнүүдийг ингээ ашиглаад энэ гоё ахуйтай амьдарч байгаа хүмүүс энэ хэлээрээ ярих нь амар юник амар өгнөөс айгүй гоё зүйл штэ. Энэ бол гоё. Гэхдээ бас тодорхой хэмжээнд ингээд орчуулахаар утга нь сонирн болчих гээд хөрөвчих гээд өөр одоо хэл сэтгэлгээ хоёр чинь нэг штэ. Өөр сэтгэлгээний үгийг өөр энд одоо суурин иргэншилтэй газар болчихж байгаа учраас ингээд монгол ах руу оруулж ирэхдээ ингээд орчуулахаар амар юм зөрүүтэй орчуулагдах гад утга нь алдагдах гад байх үед бол хэрэглэхийг бол би зөвл гэж боддог. Тэр болгонд үгийнхаа санг сайжруулад явах нь зүгээр. Тэр болгоныг ингээд зүгээр яхав мэддэг байх зүгээр. Гэхдээ учир зүггүй юм болгоныг ингээл орчуулад байна гэдэг миний хувьд амар тэнэг санагддаг байхгүй юу? Энэ бол рекламны хэсэг шүү за. Desig Goods гэдэг хаяг дээр онлайн шоптой. Тэгээд би ингэж өсвсээ ороогоод юу яасан дээрээ нэг бүтээгдэхүүний танилцуулъя гэж бодлоо. Тэгэхээр энэ бол сэнс. Айгуу гоё сэнс. Би зарж байгаа болохоор гоё биш шүү. За угаасаа л гоё. Тэгээс би уг нь ингэчүүл илүү сайн сонсогдоод байгаа юм гэдэг ингэж. Ингээд 5 төрлийн хошуутай. Энэ нэг хошуу. Соронцтой. За энэ нэг хошуу. Дахиад өөр нэг ийм хошуу. Энэ болохоор ингээд сороод явангууд баг зэргийн долгион өгдөг зорилттой шүү. Төрөлхийн бурчгаар хөвсгөрөстэй хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс ингээд үсээ яг энэ хошууг нь хийж агаад ингээд сорвол сэнсээ ажиллуулж сонсогдохгүй учраас би ингээд ажиллахгүй байгаа шүү. За ингээд явангууд бурж ич. Гэхдээ би бол төрөлхийн бурчгаар биш болохоор ингээд бол багахан долгион орж илээ. Гэхдээ ер нь л орно. Айгуу гоё юм билээ шүү. Бурчгаар хүмүүсийг бол бүр буржгаар нь сэргээд айгуу гоё хатна гэсэн үг. Ингээд сэнстэнгээ хэлбэрийн айгуу гоё гаргаж өгнө гэсэн үг. Тэгээд дахиад бас нэг ийм хошуу байгаа. Түрүүнийх нь болохоор юм байсан шүү дээ. За. Бас ийм хошуу байгаа. Сайн ашиглаж чадах юм бол та нэг сэнстэй байхад салганы үйлчлэгийг өөртөө хийх боломжтой гэсэн үг. Би амар ив хаагууч гэсэн энэний хавчрыг болоод өсөө айгуу гоё болгочихвол юм байна. Би уг нь бол өсмөсөө ороод чаддаггүй тэгээд дандаа салганд ордог байхгүй юу? Тэгээд энтэй байхад бол өөрөө болчих юм байна гэж бодсон. Ийм гоё сэнс байгаа шүү за. За тэгээд дахиад бас нэг юм танилцуулах юм гэх юм бол энийг бол залгаад үзүүлэх гэж байгаа. Ингээд хай. За тэгэхээр энэ танилцуулах байгаа хошуу айгуу гоё. Хошуу. Энэ танилцуулах байгаа өсөө ороогч бол үнэхээр гоё. Яг яадаг вэ гэхээр асаалаа. Температура энэ Цельсийн зурагтай дээр энэ асаагаад Цельсийн зурагтай дээр дараад энэ чинь ингээд температурын хуучаа харагдана. 160, 80, 200, 220 гэсэн температуруудтай. Тэгээд хамгийн гоё юм нь
Одоо би уг нь орооцсон л тоо. Гэхдээ яг үзүүлэх гэж байгаа учраас ийшээгээ ингэж хийгээд ингээд өөрийнхөө хэр удаан байлгах чагаас шалтгаалж бариад нэгтдээ би яг ороож явахдаа өөрөө бичлэг хийдэг л гэж тээ. За нөгөө тишээч гэж болно. Ийм гоё ус орогч байгаа шүү. За үнэхээр салууны үйлчлэгийг өөртөө хийхэд амар амархан болж байгаа юм билээ шүү. Та бүхэн захиалаад аваарай. Тийм. Word of affirmation бол хэрэгтэй. Амьдралд чинь хамгийн сайн нөлөөлөх өөртөө итгэцлийг чинь бадрааж өгөх зүйл. Гэхдээ toxic positivity тийм хортой байдлаар буруу юмыг эргээр ярьж болохгүй. Тэр хоёрыг ялгаж салгах хэрэгтэй шүү. За. Одоо жишээ нь энэ хүн манай нутгийн гишүүн, манай холын хамаатан энэ хүн төсвөөс мөнгө хусд юм аа. Тэрийг би мэдж байгаа. Гэхдээ энэ бол миний ах. Тийм учраас сайн хүн. Тийм учраас би ахыгаа дэмжинэ гэж болохгүй. Энэ тохиолдолд та хэрвээ баримттай мэдж байгаа бол тэгээ байна уу, юу вэ? Тэр газарт нь бичгээр хандаад энэ асуудлыг зөвөр шийдвэл заавал шүү. За. Тэрнээс биш toxic positivity дэ битгий бай. Энэ хүн мэдээж монголчууд маш цөөхөлээ 3 сая. Бид нар яаж хийж байгаад хин нэг нь болоод бид нар хинтээч байсан хамаатай садан ах トゥ амраг садан болчих учраас энэн дээр битээ юу ягаарэ. Ингээд найзан дундаа битгий бай. Зөвд зөөлөн бурууд хатуу байх юмдаа хатуул бай. Одоо жишээ нь ёс зүй дээрээс нь ингээд хувь хүний эрх чөлөө гэдэг юмыг ингээд амар буруугаар ойлгоод байгаа юм шиг санагддаг. За, хувь хүний амьдрал руу бол ингээд орж болохгүй. Хувь хүний амьдрал бол хувь хүний л амьдрал. Та тэр хүний өмнөөс амьдраагүй, та тэр хүний өмнөөс 24 цаг амьдраагүй учраас та тэр хүний амьдралын алдаа янз бүрийн хувийн амьдралын талаар бол яриад хэрэггүй. Мэдээж нахав найз нөхөр бол зөвлөх юм байгалах. Гэхдээ яг тэрийг бол ярьлаач тэр хүн яг өндө хүлээж авахгүй. Тэр хүн өөрөө хүснэг л хийнэ. Харин мэрэгжлийн ёс зүй одоо гэдэг юмыг бол яг барьж авах хэрэгтэй. Эмч хүн ямар байх ёстой юм бэ? Эмч хүн маш сайн хариуцлагатай тангараг өргөсөн хүн шүү дээ. Цалингаа авж байгаа. Тэгээд дээрэс нь хин нэгнээс ямар нэгэн байдлаар авлага авах ёсгүй. Авлага авсан хүнд нь сайн хандаад авлага аваагүй хүндээ муу хандах ёсгүй. Энэ бол мэрэгжлийн ёс зүй. Энэ талаар бол яг үндэ шүүмжилж болно. Энийг хилж болно. Засахын тулд чанарын албан малбат нь гомдол гаргаж болно. Тэгээд дээрэс нь манай монголчуудын нэг буруу юм байдаг. Энэ төрийн албаныхаа бүгд хулгайч, улс төрийнхэн бүгд хулгайч, 76 бүгд хулгайч, 126 болоод 126 хулгайчтай боллоо. Ийм байх ёсгүй. Энэ хүн биднэрийн төлөө тангараг өргөдөг. Тангараг өргөсөн цагаасаа эхлээд улсын хурлын гишүүн болж байгаа. Тийм учраас энэ хүнээс бид нар шудраг, ёс зүйтэй хин нэгний авилга хээл ахвал нутгийнхаа ах トゥ амраг саданда ямар нэгэн байдлаар давуу тал олохгүй байхыг нь шаардах ёстой. Энэ бол ёстой юм. Энийг битгий хольж салгаар ингээд хольж солиод буруу зүрөө ойлгоод миний нутгийн ах хулгай хийсэн яадгийн гэж хэлж болохгүй. За юу. За.